За бидний зөвхөн монголчууд төслийн одоо төв байранд хүндтэй зочтой ирчээд байна. Манай нутгийн одоо Ахмад буурай, Цогточргой одоо 2-3 хоногийн өмнө над руу залгаад. Гэхдээ зоргоо хөө чамтааны уулзаж юм өгмөр байна. Юм үлдээмээр байна. Гэт. Би бас очирдоод юу вүлээ яах вүлээ гэд нутаг устаа гэхээр би заавал болроотойгоо болор цэцэгтэйгээ холбогддог. Болроо руугаа яриад одоо нэг юм болох гэдэг. Цогточргой зүгээр нэг юм өгөхгүй захиад даалгавар хийж таараа. Тэгээ тэрийг би ганцаараа борно гэж байх. Тэгээ чинь нутгийн олноороо нийтээрээ нийлжил хамжиж хийх зүйлүүд байх хэрэгтэй гэж. Тийм болохоор ингээд энэ захиад даалгаврыг одоо нийт одоо хотготын нутгийнханд өмнө авах хэрэгтэй болов уу гэж би бас бодсон. Урд нь одоо манай бурхан шашинтны төв хийдийн тэргүүн гавж тий гава амбага намайг бас нэг дуудуулаад би ч сайн мэдэхгүй зүгээр өвөө эмээ тэд чинь найз нөхдүүд хоолунд бивнийг орж гардаг байсан. Тэгэхээр тэр том одоо гава амбаач нь одоо гамбагчны хийдийн одоо бүх том хурлуудыг удирддаг, залдаг, шивдүүлдэг гол одоо номтой хүн байсан. Тэр их номтой хүн намайг дуудаж байгаа бол энэ бас нэг учир байгаа гэж би бодоод. Тэгээ ээжээ хоёр дүүтэй аваад гэрт нөөцсөн нэг яг Тунгаангийн хажуудлын хашаад байсан шүү дээ. Гава амбаа тэр орон дээр завлаа суудсан. Наагуур нь ээжийг суулгаад хоёр дүүгээ суулгаад өөрөө ард нь дугчихгүй. Тэгсэн чинь бүр эртний ингээд 12 мөнгөний дэвтэр ингээд нуулцсан. Ийм босоо нэг тэмдэглэлийн дэвтэр болдог шүү. Тэрэн дээр эртээр үе тэмдэглэсэн захиад даалгаврууд гарч ирээд ингээд өвгдөөцсөн чинь захиад даалгаврыг унш танилцуулнаа гэдэг. Бараг 10-20 зүйлийн ярьсан. За нэг темирхүү юм болох ч энэ гэсэн тийм мэдрэмж авчихгүй би. Тийм учраас би энэ чинь одоо хариуцлагатай хандах хэрэгтэй юм байна. Нэгдүгээр болроогоо дуудахгүй болохгүй юм байна. Гуравдугаарт ер нь нийт нутгийнхны өмнө нээлттэй авах хэрэгтэй юм байна шүү. Энэ нэвтрүүлэг энэ ярьцыг үзсэн хүн бүр одоо буурлынхаа одоо захиад даалгаврыг авчирна гэж ойлгох хэрэгтэй юм шүү. Цогточргой маань өдгөө сайхан 98 насыг зоглсон хөгшин нь 96-тай буурал ингээд ханиндаа энэ урт одоо сайхан амьдралын замыг туулаад явж байгаа ховорхон юм сайхан хосуудаа. За мэдээж нутаг усны бол одоо амьд түүх гэрч бидний бахархал болсон энэ сайхан буурлаа. Тэгээд та яагаад одоо энэ олон жил хадгалсан ийм одоо чухал нарийн нандин зүйлээ ингээд зоригт ахыг дуудаж өгье гэж бодсон юм бэ. Тэгээд эндээсээ хэдүүлээ яриагаа эхэлцгээе. Сайхан өвөлж байна уу? Та сайхан уулзж байна уу? Тарганд ажил үйл бүтээнтэй сайн уу? За сайхан уулзж байна. Та тарганд уулзж байна уу? Ажил үйл бүтээнтэй сайхан уу? За. За. Үнтэй сайхан уулзж байна уу? За манай уугуул нутгийн хүү зоригт намайг институтээ өрж нутгийн өөх түүхтэй холбогдсон зүйл цаашдаа анхаарахаа зүйл ярину гэж өршөө явж би талархаж байна. За би тэгээд зоригтынхаа аавыг одоо сайн таньдаа миний одоо тань дотны дүү байсан. Би нутгийн дэвлийн дарга байхад мөнгө төлөөний өөрийнхөө өрөөнд оруулаад би тэр хонтоод эзэн юм шиг сууд уцаар ярьж ажлаа үтээд зардаг барьдаг надад тусалдаг ийм одоо өгөөмөр сэтгэлтэй хүн байсныг би бас юуны өрд өрдөө. Зоригтвол аавынхаа тэр сайхан сэтгэл санаа уламжил ажил хөдөлмөрт тэн чанарыг эзэмшсэн ийм хүү байдаг гэж ичиж явдаг. Би өөрийнхөө нутгийн талаар судлах хүмүүсээ судлах, эрдэмтэн мэрэгтэй судлах, газар орноо судлах юу хийж болох вэ гэдгийг санд явдаг ийм одоо өвгөлдөө. Би нутгийнхаа одоо
эдэнт мэргэд югдэр гутагт ламхай гиндэн мэрэн гэж агуу захиот царын гээгүүл за тэгээд манай нутгийн хурцван түтэн за заг задан гэж монтхон байлаа ташним гэж түүх байлаа энэ хүмүүсүүдийн суудалж нутгийнхаа орон танилцуулж ингэсэн за үүний хажуугаар би нутгийнхаа өвгөдтэй уудаж хууч яриаг их сонссон хүндээ тэр үнцэн дээр би нутгийг манай нутагт ямар эртний хөшөө дурсгал бүл байна вэ гэдэг тэрнтэйгээ ярьж уудаж бичиж авсан хүн байгаа юм. Нэгэ би мэдээ үнтэй зүйлийг боддог. Яагаад гэвэл манай Эрдэнэ цаан нутгийн эдгээр судалгаас үтгэж түүх дурсгалын зүйл маш ариун байна. Харин энэ судлагдаагүй хоцогдонгүй яваа. Ийм учраас одоо л энийг судлах юмсан гэж ингэ боддог байсан. Зоригтол энэ бүгдийг найдаж энийг цаашаа судалж зураг хөргийн авч ном хэвлэл гаргаж цаашаа археологийн хүрээлэнтэй холбоовол одоо судлуулах ийм юм хийх байх гэж ингэж итгэсэн учраас би одоо энийг зоригтой бол одоо өргөн барьж байгаа юм да. Би аль бүгд тэрийг ярих зүгээр ярихад л ухаан нүхтийн зүүн урд мандлын хөндий гэтэл хөрөг болцууд байгаа. Үүний гуйлан улсын хүн түүхтэй холбоотой гэж ярьдгийг. Ингээд энийг судлаад үзэх юм бол бас чухал түүх нэгдэх гээд байгаа юм. Шүтээний голын зүүн талд зотол гэдэг шовх толгой байдгийг. Тэрний баруун дор том хавцал бүхий агуй байдаг гэн. Тэр дотор баруун өөд нь явбал бурхтын хөрөг харагддаг гэж нутгийн хөгшин Норов Жилгай ярьсан байдаг. Мөн цаашлаад Ирэний өлийн овооны тэнд ноёдын хүн хөшөөнүүд бий. Хаалгатын булш гэж байдаг. Тэнд очвол түүх дурсгал их байдаг гэж өвгчүүд ярьдаг. Зүүн ховдын зүүн дээр ахайн шанд гэдэг газар чулуун булш байгаа. Овоон голын их харанхуйн эхэнд ч бас булш бий. Үүнийг өөдий цэвэг гэж манай нутгийн хүн ухаад ган тулг гаргаж ирсэн гэдэг. Энэ ган тулгыг манай нутгийн дархан цоож шүтээд олон хүртэй болсон гэдэг ийм домог байдгийг. За ингээд цаашлуул мэдээ зүйлүүд байна. Энийг тэр бүгдийг яриад яах вэ? Энэ бүгдүүл гадар дээрээ очиод үүдэхлээр бас байцлах байхгүй бол бас энэ домог зарим нь домог байгаа. Зарим нь үтсэн барин тавин өвгчүүдийн хийсэн юм байгаа юм. Энийг би зоригтой одоо гадуур өгье. Зоригт маань одоо энийг одоо цааш нь судлаад үзээд тэгээд аргагүй нэг чухал зүйлийг Эрдэнэ цагаан цомонда эх орондоо одоо бас нэг үр дүнтэй ажил бүтээх болов гэж би одоо ингэж энийг үгүй. Би тэр үед өөрийнхөө машинаар зогсчихсан. Энийг яхаа дараа нь би учрыг бас хэлж өгье. За хаста. Аргагүй нарийн нанд юм байна. Тэгээд таны ажил ундрах нь дээ. Тэгэхээр таны захиад даалгаврыг бид нар хүндэтгэлтэйгээр хариуцлагатайгаар хүлээж авч байна. Тэгээ энэ бол ганц бийж хийж барах ажил биш. Энэ бол асар их захиад даалгавар байна. Тэгээ энэ бол нутаг усныхан нийтээрээ ойлгож, нийтээрээ хөдөлж манай болроо одоо хэд юугаа яаж босгож, сэргээж босгож ирсэн бэлээ. Тэр хэмжээний тэрнээс одоо илүү гарахаар одоо их ажил байх шиг байна л да. Ганцаараа зүгээр очиад хүлээж авчаагүй
ингээ бодроотойгоо хансаад нэвтрүүлэг хийгээд нутгийн олноороо авч байгаа учраас бол бид нар үеийн үед одоо энийг одоо хийж явах хэрэгтэй. Энэ чинь зүгээр нэг очиод шуртгийг хийждэг зүйл ч урт удаандаа ингээд улам одоо батгаажиж бэхжиж улам цаашаа явж явах хэрэгтэй. Захиа даалгавар гэж би хүлээж авч байгаа. Магадгүй болроо чи бас одоо нэг бүрчлэн уншаад тусна. Нутаг олон доо хүрэх юм бол хүн бүр дор дорноо ойлгож мэдэж байж энийг л одоо мөрдлөг болж явах хэрэгтэй юм болов. Захиа даалгавар биелэх хэрэгтэй юм болов гэж ойлгож байна. Хэрэггүй энэ хамаа Гөө энэ ч хэрэггүй юм байхгүй хээ. Дараа нь үү. Ер нь хэрэггүй юм байхгүй. Би харин илүү яг сая таярыг ярьж байгаа хооронд чинь би бас нэлээд бас нааш цааш гүйлгэж харлаа. Энд бол яг гоо зүгээр ашуудлын хувьд манай хүн зарим нэг нь хасах гээд авах шиг байна. Гэхдээ энэ чинь ашуудлгүй юм ерөөс хаалга. Харин би зогсоочгоос энэ далинд одоо би таярыг ярьж байгаа хооронд дотроо бодсуулаа. Аавынхаа тухай асуумаар санагдаад болдгоо. Миний муу аавыг одоо жоохон дурсаж яриач. Та бол одоо миний аавыг сайн мэддэг байсан хүний хувьд гэж хүсэж байна. За манай мөнгө чөлөөнтэй бол энэ дээр үеэс танилцж 80 танаас юм уу та мөнгө чөлөөтэй танилцаад энэ эмнэлэг дээр нь би баян гочин тэгээд ярилцсан мөнгө чөлөөийг сайхан найсаг сайхан харьцаатай хүн шүү дээ. Уурал байж байгаа ер нь үжээгүй дээ. Ер нь уур унтдаг үл шүү би санагдیں۔ Сайхан намуухан яриад ойлгуулаад байна. Мөнгө чөлөөнийхөө нутгийн зөвлөлийн дараагаар сонгосон шүү дээ. Нэг жил ажиллаад докторгоо би энийг дийлэхгүй. Би энийг дийлэхгүй. Та энийг аав. Би юу яасан чи миний ажил болохгүй ээ. Миний ажил Нутгийн зөвлөлийн ажлыг улаан сайд надад нэг өгөөд буцаагаад авчдагтай адилхан юм болсон юм биш. Өөрөө машинтай жалгаж байсан юм өөрөө ярьдаг байсан юм. Манай дүү ярьдаг байсан. Их чинь байсан баха тэнд их дээр очиад тэгээд вини унаагүй удаад наашаа явсан чи докторгоо миний унаанд явсан чи болохгүй нэ. Яагаад гэвэл манай энд би муу нэг хүүхэн би муу сот миний машин дайгдна гэж байна. Би таныг энэ машин авч явж чадахгүй уутараа эдний чинь авч явахгүй бас болохгүй байна. Тэгээд бас хүн их тусаргүй хүн авч хүн их тусаргүй хүн шүү дээ. Миний аавч наа мэрэгжлийн өвчин судлалын салбарыг Монгол бий болгосон байхгүй. Мэрэгжлээс яг эзэмшсэн мэрэгжлээсээ болоод ямар өвчин судлалтай болж байна. Тэгээд нэг яста алдар цоо энэ тэр нэр алдар төлөө аавч ерөөсөө явдаг. Хомбол бид чинь танахны садан тийм ээ садан омбол хөвөлтөн бас нэг юм билээ. Омбол нэг юм билээ. Ланс чултам. Хоёр хөвлөрөө авчихсан ах トゥ хоёр. Тий. Энэ. Ланс чултам. Би чи. Манай аавын ах бүлэг гэж байсан. Тэний хүн ятам гэж байсан юм аа да. Тэр ятам гэж мачин байсан. Элигний
тэ болж л дээ. Лам дүүсэн. Тэ лам үзээд нэг гутгаар гатгсан гэдгийг. Хасчилдан гоё гэж. Тийм нэ дөвчин хүн байсан. Тэгээд нэг тэр дээс нь чимээ өгөөч юм дээ. Тэгээд манай аав ярьдгийг гүтэм гэдний айчир хүн ахын чинь гутгаар гатгсан гэлээ тэрнээс болсон ба тэрнээс болаагүй л дээ. Гэвч чинь юм дүүрсэн байсан гэсэн. Эдийн югаар. Тэгээд тэр югаар гатгаад эдгийнхэн дүүрэн арилаад одоо би гайгүй болсон гэдэг. Манай аав ярихдаа гутгалдлаа ямар юм бэ? Амбалтай царж. Амбалтай царж. Би тэр дууссан байна. Би энэ дээр одоо ингээд манай болроо сайн мэднэ л дээ. Энэ манай Омлоо хамбаагийн Ланцамын дээдүрийг айхтэр одоо тэр бүсний үү? Тий. Тэгээ энэ бол одоо лам хүний бүс. Тэгээд юуны ланцамын дээдүрийг их том айхтэр лам байсан юм дээ. Тэр жүлтвэ чинь. А юуны тэр одоо ланцамын овоо тэр байдаг. Ланцламын овоо гэнэ. Ланцамын нэг алтуусан алтыг сахиуж ноён гатан хоёрын тэр алтын нөрөөнд 3 хөшөөв. Тэр алтыг мануусан тэр ланцлам гэдгийг Яваа самбуугийн дуртад сайдгийсэн байдаг. Ер нь бол хутагт маань бол одоо Монгол төрийн одоо 2 тамга барьж ирсэн юм тий. Зөвхөн одоо шашин одоо үлээ хийгээд гадна төрийн ажлыг одоо гадаадад одоо Монгол улсыг төлөөлдөг Япон, Хятад одоо цэргийн бодлоготой байсан маш том экологийн бодлоготой одоо тий таруу үржүүлдэг, бууга одоо сууршуулдаг, мод цагаа хийдэг одоо барилга байшин барьдаг одоо хамгийн үүсэнд ер нь хутагтын хийд бол одоо бусад хийдээс нэг ялгардаг юм бол элбэг гүйгүүлсэн буюу одоо ингээд хүний санаанд оромгүй олон зүйлсийг шийдэж чаддаг, бороо оруулдаг, бороо сосоодог, ган гачгийг арилгадаг ч юм уу те. Тэгээ тэнд одоо миний өвөгдөөс одоо хутагтаа түшиг болоод баруун горын шаврын те явж ясанд бол би ихтэй бэлгшээдгээ. Тэгээ тэр нэг ламдрыг хэлмэдүүлээд хутагтын маань аш наваа явцдаг те. Манай бас өвөгдөөс Омлоо хамбаач нь бас баригдаад сууж гарч ирэхэд нь гарч ирээд манад байж ахт нь би төрсөн мэт. Тэгээ одоо намайг 2-3 сар хүртэл ингээд гар дээр өсгөж боожуулаад тэгээд өөрөө ч тэнхэрж аваад нутаг усандаа явахт нь манай ээж нэг жил болгоо очиж хань болдог. Тэгээ одоо хүртэл нутгийнхан юу яадаг байхгүй юу? Манай ээжийг Омлоо хамбаагийн ганц үрс охин гэж ойлгодог. Тэгээ ингээд яваад нутаг оронд очиж чинь одоо нутаг усныхан чинь ээжээс адис авна гэж яваад идэг те. Бурхан болохтой ч гэсэн одоо манай гэрт ирээд манад байжгаад тэгээ бас л намайг тэрвэрсээр одоо бурхны оронд заларсан байхгүй. Тэгээ ийм юутай тэгээд энэ тэр хүний бүс ингээд хадгалагдаад тэгээ болроо сайн мэдэндээ миний дээлийг бол одоо Монголын бүсэд ороож гисэн юм дээ. Үлсэл телевизээ ярьсанд ороод байж нэг юм зурлаа шүүхт над дэргүү гэдэг. Үлсүүлж барайл тэрвэрж аваад тэр чинь хөдөө ээж нь жирэмсээ явж байхад нь аав тарж өргөж авсан юм байна шүү дээ. Тэгээд өргөж авчаад машиндаа суулгаад Эрдэнэ цагаанд өргөж ирж байсан гэдэг. Нэг тийм зурглаа шүүхт бүр ингээд ирээд үнсээ тэрвэрж аваад тэгээд эмч өмнө одоо зогсроо яриад байгаа тэр одоо шин хүнд их тустай. Зогсоочгоо таныг бол авч чадахгүй өвчтөн хүн авч явна гэх. Би бас мэдэн шүү дээ. Одоо энэ нөгөө Бацөх гээд шүү дээ. Сая одоо тэр нөгөө хиний лансчлалтан Момлоо амбаа дараагийнх нь үе Бацөх гэдэг. Тэр Бацөх ч нь болохоор одоогийнхоор манай хүргээ ах гэх юм уу. Гэхдээ манай авга их нагц ихчийн нөхөр нэсэн байхгүй юу. Тэгээд би баян одоо Баяндаагийн нөхөр ирж очдог. Тэгэхээр аавтай ч тэнд таардаг. Ийм гоё цэвэрхэн янзын гоё цэвэрхэн царайтай цэмцгэр тэр өмсөн цэвсэн маш цэмцгэр.
Югзар хотогт галсан даш гэж одоо зүүн өмнөд хязгаарын сайд элбэн тохиолох сайд 3 төрд сайд байсан хотог тавилгаад байдгүй юм байлаа. Богдхаант засгийн төр, Манжчин улсын төр, Алдан засгийн төрд ингэж одоо 3 төрд сайд байсан. Богдын хүрээнээс зүүн тишээгээ тамхтай ганц хотогт нь байсан гэж ингэж түүхэнд мөнгөрч үлдсэн. Энэ хүний түүхийг бол манай цогт очиргоо маань судалсан байдаг юм аа. Тэгээд юм бас их учиртай юм аа гэдгийг бол бас ойлгож байна да. Одоо сүүлийн үед бол ялангуяа цогт очиргоон дамб гэж одоо урд төрийн югзар хотогтын агтны даамал агтчин тийм хүн байсан юм байлээ. Тэгээд дамбгой бол одоо анхныхаа том хүүг төрөхт нь югзар хотогтаас нэр айлдна уу гэж тэгэхэд бол цогт очир буюу ном сахигч гэдэг нэр өгсөн байдаг. Тэгээд тэр ёроолороо болсон уу? Одоо югзар хотогтын хилмигдсэн түүхийг бол судалж өнөөгийн бидэнд бол хүргэж ирсэн ачтай гавьяатан маань бол одоо яалтчгүй манай цогт очиргой байдгаа. Тэгээд урд төрийн хотогт маань бол үнэхэрийн одоо шашны, төрийн, цэргийн гарамгай бодлоготон байсныхаа хуваар бол үнэхээр одоо харамсалтайгаар хилмигдсэн хүн байдаг. Тэгэж одоо хэцүү цаг үед хэцүү одоо байдлаар хилмигдсэн хүний түүхийг судлана гэдэг бол өөрөө хаалттай. Амаргүй цаг үед бол судалж гаргаж тавьсан байдаг юм аа. Тэгээд яагаад юу н югзар хотогтын түүхийг судлах болсон юм бэ? Тэгээд тэр талаар нь бас асууж ярилцъя гэж бодож байна. Тэгэхээр югзар яагаад би ингэж судлах болсон бэ гэж югзар хотогтын адуучин миний аав дам байсан. Манай аавыг одоо югзар хотогт их үнэлдэг их зоригтой зоримог адуу молдон сайн эмийг дэвчтийг одоо номхруудыг юм байсан. Тэгээд тэнийг гэд нэр тэнгээ тэнийг гэдгийг өчтэй одоо уххийг мэддгүү одоо ядархаж мэддгүү үчирдэг учраас тэнийг гэсэн ийм гэж аав маань ярьдгийг би 1927 онд төрөж минь аав югзар хотогт бараалгаад хүү төрсөн нэр хайрлаг өгсөн ингээд миний нэг одоо өгсөн байгаа юм. Ер нь югзар хотогт бол тэр нийгмийн үтгтэн гэдгийг би ойлгодог болсон явдал бол татар ямны нууц архивын материалыг намайг үдиж гэмгүй хүн байгаад хэжимтэй гэдгийг ойлгоод олон жил сэтгэлдээ хийж явсан. Ингээд 90 оноос хойш хотогтын тухай судлаад материал архивын материал үдээд ингээд түүх судалж ном зохиолоо гаргаж нийтийн гүтээд болгосон ийм учиртай юм да. Эндээс одоо ингээд саяны одоо нөө зураг хахад өгсөн юмнуудаас харахад сони юмнууд бас их байна. Тухайлах юм бол энэ хараа ингэж байгаа байхгүй. Эрдэнэ цагаан сумаас баруун хойшоогоо 80 км орчим харгилтаагаас урагш баруун талаасаа зүүн тийш орсон жалга гууны урд ирмэг дээр хөх хадан цохион гэж байгаа. Тэгээд гингүүтээ морины чөдрийн зураг бололтой дүрс, Б хас тэмдэг, В тойрог зураас дотроо нэмэг тэмдэгтэй гэсэн байна. Гээд нь соёмб тэмдэг, дээд нь монголоор нэгийн тоо мэт балархай тэмдгүүд хоёр чадан дээр байгааг тус сумын иргэн эмэгтэй гармаан жав нүдэрээ үзснээ 97 оны 10 дугаар сарын 1-нд цогт очир надад ярваа гэд ингээд тэмдэглэж үлдээсэн байна л да. Тэгэхээр эндээс би бас юуг ингээд анзаарч ийн бэ, бас өөрөөс нь юуг тодруулж асууя гэж бодогдвоо. Тэгэхээр ер нь судалгаа хийх гэж байгаа хүн бол одоо аль нутгийн хинч бай судалгаа хийх гэж байгаа хүн бол ингэж юмыг одоо баримтжуулж цагтай нартай ингэж авч үлдэхээс гадна нутаг усандаа очих болгондоо яг одоо ингэж мэддэг хүмүүстэй бодит уулзаж тэрийгэ тэмдэглэж дараагийн хүмүүстэй судалгааны хэрэглэгдэхүүн болгож үлдээх нь маш чухал юм байна гэдг нь харагдж байна. Тэгэхээр энтэй холбоотой ер нь та нутаг усандаа очих болгондоо ингэж хүмүүстэй байн уулздаг юм уу? Ер нь таны энэ судалгааны ажлын одоо онцлог
бусад хүмүүсээс ялгаатай тал нь юу байдаг вэ? Тэгээд энэ талаас нь бас нэг тодруулъя гэж бодож байна. Орон нутгийн түүх ард түмний түүхийг үнэн зөвөөр тодруулж мэдээ гэвэл жинхэнэ амжилтын хүнд бэрхий туусан их юм сонсож мэдсэн ийм өвгцүүдээс их юм мэддэг юм аа. Би одоо амжилтынхаа тусас сумдаа очиг үрдэл настайтуудаа уудад тэдний хийсэн ясны төмөрийг тэмдэглэж авч ирсэн. Тэр тэмдэглэж авсан зүйл маань одоо сүүлийн жинхэнэ бод судалгаа болж миний ном бүтээлд дуцагдж хвалсан юм да. Эдийн зүрхнээсээ хайртай Эрдэнэ цагаан нутгаа бол би баян санаж одоо магтаж дуулж явдаг хүн. Би 45 онд багшийн сургууль төгс багшуулснаас багшлаад тэр сургуулийн төгсөөд за тэгээд тэрнээс хойш өөрийнхөө нутгийн судалгаануудыг хийж өвгөдөг эрдэмтэн мэрэгтэйгээ уудаж ингэсний дүнд би их юм уу ер нь би их нутгаа Эрдэнэ цагаанаа сэтгэлээсээ гаргаж чаддгүй ингэж мөрөөдөж магтаж явдаг хүн. Сэтгэл хөдлөж явсан учраас шүлэг бичсэн байдаг юм аа. Жишээлх юм бол би Эсми сайхан Эрдэнэ цагаан нутаг гэж нэг татчихв байд. 10 дасгаар алдран дууссан араат нативанд дуусаар буган урамдсан алтан эрднэр инглиш хэлсэн ариун швэрэ төмнөөд ирсэн Эсми сайхан Эрдэнэ цагаан нутаг маяа. Хаа холоос сэтгэл дуудсан хатхэн овогтны сүлд мандсан ханагар талд нь зээр яралдсан хам буурал өвгөд минь хайрлсан эрхэм сайхан Эрдэнэ цагаан нутаг минь үү. Арслан гардын шинж төлдсөн ашид жаргахын үйл сундарсан ачит ламхайн дүрмөнхөрсөн ариун зотол туяаран сүндрэлсэн эрхэм сайхан Эрдэнэ цагаан нутаг минь үү. Уулын чулууг нь хоймроо залсан унган шороог нь бие дээдэлсэн насан үрд баясан жаргах наран мандамал цэцгийн хүрээлэн эрхэм сайхан Эрдэнэ цагаан нутаг минь үү. Иймээс манай Эрдэнэ цагаан сайхан талчуудаа сал нутагтай сахитаны бид олж харахгүй ийм цэдий сайхан. Саяны уншсан сайхан шүлгүүдээс нь болон одоо түрүү энэ зургийн ахад өгсөн олон захиа даалгавар дээр гарч байгаа нутаг усны нэр за өөрийнх нь одоо тэр шүлгэн дээрээ тусгасан байгаа байдлаас бол 100 насны одоо өндөрлөг дээрээс ингээд төрсөн нутгаа багынхаа дурсамжийг өнөөдөр юм шиг ингэж тодхон санаж дурсаж тэрийг уран бүтээлдээ үлдээж байгаа нь бол одоо биднээс доошоо залуу үеийнхнийг нутаг усаа хайрлах, эх орноо хайрлах энэ сэтлийг бол аргагүй бас захиа даалгавраараа хүрэхийн хажуугаар одоо санаж мэдэрч бодож явуул штэ гэдгийг бол бас ойлгуулж байна. Тэгээд олон одоо сайхан бүтээл тойрсон да. Ядангуяа Үзэр утгтын тухай маш олон тийм баримтат түүхэн роман туужууд бичсэн. За мөн одоо нутгийн хошуу захирагчийн тухай гээд ингээд олон сайхан бүтээл тойрсон шүлэг яруу найргийг нь бол
би баг одоо анх удаага сонсож байж яг уншиж байсан. Бараг ингээд 40-50-аад оны үед бичиж байсан шүлгээ ингэж одоо баг анх удаага уншиж энэ үзэгчдийн олонний хүртэл болгож байгаа юм байна. Эрдэнэ цагаан сумын нутагт байгаа зотол хайрхан уул гэд сайхан одоо нутгийн шүтэн болсон сайхан уул байна. Сүүлийн үед бол бүдүүн аваа гэд авгааж нэрлэдэг болсон. Энэ дээр бол цогтчрах юм маань бас их эмзэглэж явдаг. Яагаад бүдүүн аваа гэчих вэ? Энд чинь онгон зотол хайрхан гэдэг нэртэй юм шүү дээ. Уул усны нэрийг зүгээр ч өгчдгүү маа. Тэр одоо өвөг дээдс нэгийг бодож хоёрыг тунгааж өгсөн нэрээр нь нэрэл занших хэрэгтэй. Хүүмэн чи энийг нутаг усныханд хэлээ гэдэг. За би бас болохынхаа хэрээр хэлж ярьж явдаг. Гэтэл бас 1805 оны одоо бүс нутгийн газрын зураг дээр бол яг одоо онгон зотол хайрхан гэд бичиж тэмдэглэж үлдээсэн энтрийг бол бас харж илаа. Тэгээд цогточргоогоо тэр онгон зотол хайрхны тухай бичсэн шүлгээ уншиж яагаад ер нь заавал онгон зотол хайрхан гэдгээр нэрлэх ёстой вэ гэдгийг нь бас нэг өөрийнх нь амнаас сонсъё гэж бодож байна. За манай Эрдэнэ цагааны олон төмний элдээр үеэс үтэлсэн биширсэн уул бол онгон зотол хаан юм аа. Энэ онгон зотол хаан гэдэг бол ах эцэс ингэж нийлсэн нийлэлтэй хэд хэдэн сударт онгон зотол хаан гэдэг юм. Ийм учраас онгон зотол хаан гэдэг утга бол онгон хэдийч хинч хадсгүй мөнх орших ийм одоо уудаа гэсэн агуулгыг хадгалж байгаа. Онгон гэдэг бол одоо утгаараа бол их л мөнхийн орших хинч одоо яста хадсгүй дархан аваа гэсэн утгаараа онгон зотолгаан гэдэг байна. Сүүлийн үед одоо бүдүүн аваа гэж нэрлэж байгаа. Бүдүүн аваа хэдийд нэрлэж байгаагүй. Бүдүүн аваа гэдэг эвгүй юм. Хэн яагаад одоо нутагтаа нэлээд том болохоор бүдүүн аваад нэг л шог дамжигын гашин өгөл гарч ирсэн байлээ. Энийг бүдүүн аваа гэж нэрлэх ёсгүй. Онгон зотол хаан гэж нэрлэдгээр явах зүйтэй гэж би бодож явдаг юм шүү дээ. Ингээд би онгон зотол хааныхаа тухай нэг бичсэн шүлгээ уншчих уу да. За. Онгон зотол хаан минь та мөргөё. Өн мөнхийн дахидах онгон зотол хаан алаг цэцэгт намын талдаа ажаадах цэнхэр зэргийн донд хайл галвын хэдийн эрэнд аврал буулган сүндэрлээ бол Асуурын мөнгөн тэнгэрөөд асарлан сувраглах нь гайхамшиг таяа хатхин түмэн овогтны хүндлэн тагсан шүтэн хан хурмстын заяатай харс хүлдээ нандинсан эзэн халах Монгол даяар хайрлагдсан бишрэгдсэн аваа халуун илгэн хоёр уулаа харуулдан ширтсэн мөнгөн оргил алсын газраас сэтгэл татсан аав минь оройн сүлд агтморой хурдлуулсан ач үрсийнх нь сүслэх хайрхан арц хүжээр ариулан намчлый авралын чин санг айлдан өчи анхлын цэцэгсий чин үнэрт амирланхан тавлая алтан эрднийн чулуугчин авдрандаа дээдлэн шүти ариун эдэнийхээ дээжийг өргөн хурайлий алд би амнасаа даатхан мөргөй. Ийм шүлгээ бичсэн юм аа. Сайхан шүлэг байна Тэгээд да. онгон зотол хаан бол хэдийч хаач явсан санаас гардаггүй. Ер нь тэр нутагтаа хамгийн сүрлэг онгон одоо өөсөө дээ. Та ингээд намайг нутаг яваад ирэхэд за нутаг явнаа гэд очиход ер нь бол дууддаг. Тэг уцаар яриад за нутгийн усны сонин сайхан юу байна гэд тэгээд бүр одоо тэр юу болж байна гэд ингээ хүмүүсийн нэр зохиод хүртэл асуудаг. За ялангуяа нөгөө орон нутгийн удирдлага шинчлэгдэх энэ төр үед бол захиа өргүүлдэг.
1 2 3 4 гэж байгаад одоо нутгийн хөгжилтэй холбоотойгоор захаа даалгаврыг хүргүүлдэг. А тэр нь ч одоо тэгээд биелэлээ олох нь ч байдаг байх, олдгүй нь ч байдаг л байх. Тэгэхээр одоо дахиад бас ингээд одоо нутгийн удирдлагууд өөрчлөгдчихсөн. Нутаг устай холбоотой өөр тэдэнд юу хэлмээр байна? Ялангуяа хөгжилтэй холбоотой нутаг усаа яаж хөгжүүлбэл энэ нутаг орны онцлогт таарах юм бэ, тохирох юм бэ, юуг анхаарч явбал зохистой вэ гэдэг талаар бас хэлэх байхаа гэж бодож байна таныг. Манай Эдэн цагаан сум бол ер нь унтшгүй баялагтай газар. Цаашаа сумаа хөгжүүлэхэд энэ баялагуудыг одоо өдөрийн ашиглах сайхан нутаг, мал өсгөх сайхан нутаг, тариалан тарих сайхан нутаг, өв садан бэлдэх сайхан нутаг, эзэн соёлыг ашиглахад хөгж сайхан нутаг байгаа. Тэгэхээр манай нүүрс, алт, мөнгө ер нь ийм бүгд байгаа юм билээ. Ганцхан энийг бол зохистой судалж, зохистой ашиглаж, сум орон цаашаа улс эхэрнээ хөгжүүлэхэд их чухал ач холбогдол нөлөө үзүүлэх ёстой гэж боддог. Энэ өв садлан их бэлдээд аймагуудад өв салдангаа одоо борлуудаг байсан. Тэгэд одоо өв салдангаа олигтой бэлдэхгүй тэргээд өнгөрч байна. Бүх одоо төрөхгүй байна. Сая аймаг дээр одоо залуу хүмүүсийн барилдуулсан энэ чухал зүйл хийсэн байлаа. Манай шашны байгууллага удирдаад тэгэхээр энэ талыг одоо их анхаарах хэрэгтэй. Тэгээ биеийн тамирчингууд төрөөд улс орноор мандуулах асуудал энэ ховор гайгүй энэ их аажуу яваад байх шиг байна. Ийм учраас энэ талаар залуучуудын бие биеийг хөгжүүлэх, гэрэлжүүлэх асуудлыг ихээхэн хийх явдал чухал гэж боддог юм. Манайхан сүүлийн үед одоо хурдан удмын морь хүү болж явах шиг байна. Хурдан удмынхаа адуу хөгжүүлэх, чанар санааг сайхан хөгжүүлэх талаар бас ажил зохиох асуудал хэрэгтэй байна гэж би боддог юм. Цаашаа одоо манай залуу сүүлийн үед энэ эдийн мэдлэгийн талаар их анхаарах хэрэгтэй. Эдэмтэд төр эх орныхоо талаар, нутгийнхаа талаар эдийн шингээний ажлыг хийгээд эдмийн дэрийг хамгаалаад ингээд хөгжүүлж байгаа юм бас л ховор санагдаад байна. Тэгээ манай шинэ удирдлагууд өөрийнхөө сая 100 жилээ тэмдэглэлээ. 100 жилээр одоо ихээхэн дурдлаг сууж, ихээхэн одоо чиглэл цааш сумаа хөгжүүлэх чиглэл мэдээ тодорхой болсон байх гэж бодож байна. Манай хөдөлмөрчид цаашдаа Монгол улсын тэргүүний одоо сум болох болтоотой и тэргүүний сум болохын тулд хүчээр ажиллахыг л одоо эдийн цагаанчуудаа, залуучуудаа зөвлөж хэлмээр уриалмаар байна да. Эрдэн цагаан минь гэж дуутахаар их шиг тэхэн дуу сонсоод уярсан мэт болдог би. Эрдэн цагаан минь гэж дурсахаар эрдэмтэйхэн төрсөн югзүр хутагт эргээд залрах шиг болдгоо. Ануухан буурлуудын нутаг, айдамхан ялдамхан бэрүүдийн нутаг, ариухан гоо огтын нутаг, миний эрдэн цагаан газрын дэваажин. Өндөр өвгдийн нутаг, өгөөмөр нинжин ирсийн нутаг, өнгө тод үрсийн нутаг, бидний эрдэн цагаан бурхны орон. Өөрийг бүтээл үү? Тий. Ямар их хатар яваа үү? Тий, зохицолч. Тийм ээ. Ер нь бол ганц Монгол орн биш. Одоо бид нар бол гадаадын одоо Оросын холбооны улсад байдаг Хадмиг, Тува, Бурят тэгээд том хотууд амьдран суугаа бүх монголчууд. Одоо 17 оноос хойш гэдэг чинь хэдэн жил вэ? 17 оноос хойш гэлэрч. 8 жил.
Тэгээ энэ хооронд бид нар Монгол улсынхаа 7-8 аймгийг нэг 60-70% тал барж байна. Тэгэхээр гадаадд байгаа монголчуудаараа бас их явдаг тий. Тэгээ энэ бидний бүтээл юм аа ном. Тэгээ энэ Увс Баян Хөөлгийн ховд Хөвсгөл Улаанбаатар Өмнөгов аймагуудад ажилласан тайлангийн ном юм байна. Энэ багаараа явдаг. Тэгээ нэг буур тандаа бэлгэлж байна. Бодроо бүтээч чинь бас ойр дуулцаагүй. Манай бодрооч чинь нөгөө Эвдэр хутагт сангийн тэргүүн. Их хөдөлмөр. Тий одоо За өнөөдөр байгаа хутагтынхаа телевизээр өөрийнхөө ярьсан та дуулахгүй юм би аппарат хийгээд ханга дотор сонссон би их ажил хийсэн. тэгээ хутагтын одоо албыг бас залгуулад маш идэвхтэй явж байгааг би хардаг. Хутагтын хийдийг одоо сэргийн босох ажилд маш их тийм зүтгэж байгаа харагддаг. Ер нь сум орон нутгийн аливаа зүйлсийг хийж явдаг. Тэгж байгаа. Бодроо бас энэ ном одоо бэлгэлье. сумын 100 жилийн ойгоор Югзар хотын үн өглөгт хийдийг нөгөө дахиж сэргээсэн тухай тэгээд энэ 5 дугаар хотын тухай бас нэг бичих хэрэг гараад тэгээд тэн дээр бол би нөгөө яасан штэ юм одоо үннээрээ бичигдэж тий цагаан дээр хараад үннээрээ бичигдэж үлдэх хэрэгтэй гэдэг шинжлэгдсэн сум төслийг яаж анх тий одоо та үзэж харж байгаа тэр үед ерөөсөө улсын хэмжээнд 3 байсан тий ингэж олж авч ирсэн одоо элбэг дорж байгаа ерөнхийлөгч байсан тэр үед ховдынхаа зэрэг суманд төрсэн суманда тий. За Батлага ерөнхийлөгч байсан бас нэг Баянгорынхаа суманд ингээд Сүхбаатарын ерөнхийдөө алтан уягтаа зодтон барин байв. Зориг гишүүн ингэж авч ирсэн юм аа гэд. Тэгээд тэрнтэй холбоотойгоор энэ одоо хийд орны чинь энэ инженерийн шугам сүлжээ тий дэд бүтц рүү холбох энэ нөхцөлийг тавьсан юм аа. Энэний ч хүсэнд хүчинд энэ хашаа хороон томорсон юм шүү гэд. Тэр битгийл одоо хийдийн хажуу талын тэр ашиглаж чадахгүй байгаа буудлыг хүртэл тэрний хөрөнгийг татах олох тэрийг тэр битгий хөлбөр хамгийн сүүлийн шатанд нь доторх бүрэн тавилгын за бүр ор хүнжил цагаан иргэлийн хүртэл шийдэхийг чи орж яар би орж яар гэж ингэж одоо хатлагийн өвсөөр сольж авсан шүү дээ олж исэн юм шүү гэдэг юм бас бичиж тэмдэглэж үлдээж исэн. Дугаар Югзар хотогт энэ одоо Югзар хотын хулгайн дур тодорох болсон уу? Болсон бол одоо тодруулах боломжтой юу гэдгийг хүртэл анх гаргаж тавьж исэн хүнэн шүү гэж бас бичээд үлдээсэн шүү дээ. Одоо тэгээд нэг магадгүй хэсэг хугацааны дараа тий 100 жилийн дараа ч гэдэг юм уу тэр мэдээ судалгааны эргэлтэнд ороод явна. Одоо та нарын өнөөдрийн бүтээл шиг тэгэхээр бол юм одоо түүх үннээр үлдэх хэрэгтэй. Ер нь бол Югзар хотод госон дашгоо их мундаг хүн байсан. Тэгээ далаа ланчсан хэлсэн байт юм билээ. Энэ мундаг хүний одоо хойж тодорхойгүй яах вэ? Бүр дээрээ тухай нэг биш 2 3-аач тодорхой. Тий. Эрдэм номтой хамгийн гол нь байх ёстой. Хамгийн гол нь ард олон нутаг улсныхаа одоо жаргал зовлон хуваалцж чаддаг байх ёстой гэж ярьдаг тий. Тэгээ өнөөдөр нэг хөргөн залуу тодорчоод бас л гээгүүлээд явж байгаа шиг байна. Тэгээ дараагийн олон хотгтууд тэр чинь одоо тэгээд тэр номын ёс хувилгаан дур гэдэг чинь их нарийн эд байдаг юм байлээ. Тэгээд цаг нь болохоор ирдэг хийх ёстой юмаа хийж бүтээдэг дандаа урдын хуулиар явдаг мовдөг гэдэг их нарийн юм байдаг юм шиг байлээ. Тэгээд энэ бүх ажил үйлсэнд бас болроод амжилт хүсье. За баярлалаа. За би одоо хинтээ сүүлийн энэ 24 онд бит хэвлүүлсэн намаа энэ одоо миний өгөөд 100 жилийн гол зориулсан зарим нутгийн тухайн найруулга тэмдэглэж байгаа миний өгүүллүүд байгаа. Ингээд манай үйл өдөх хянан тохиолдуулсан юудаасаа ханих хянан тохиолдуулсан энэ намаа сүүлийн үеийн бүтээлийг бэлгэлье. Одоо энэс нам гаргаж чадахгүй. За. Хэлээ. Одоо цогтолцоргоо бас хэд хэдэн бүтээлүүд байдаг. Болроо бүтээл бол нэлээд цуглуулсан. Энэ одоо хүйсийн миний төрсөн нутаг хүйсийн гол энэ шүү дээ. Би энэ дээр төрсөн. Хүйсийн голын хөндийн цэцгэн хуар хуйлж ирчилсэн тунгалаг урсгал нь мөнгөн долгоо хүйтэн булгийн оргил нь шүд ташим янгнуулсан хүйсийн гол хуйлзэн урсан ногоон бутыг номлон урсан цуслан дэнжийн айлын урдхнуур урсан зуга баясгал хөвжөн зулран мяралзан урсан
Лам хайн хийдийг зүглэн намжир тайхан урсан, насан хутгийг уртасхан налгар хөндийгөр мяралзнаа. Цодгор бие минь угаасан гээд цоролцож эрчлэн урсан. Мөнгөн сарыг долгоондоо толдоод мэчид марлыг гялзуулан намайга ариусхан ундаалсан нандин эрдсийн аршаан билээ хүйсийн гол. Эргийн салхин дээл дэрвүүлэн эргэж ирвүү хүмүн гихшиг яралзах долгоон ихшиглэнхэн нялхан суу сэтгэлийн минь хөдлөгөн хүйсийн гол. Дэндүү багада алсалсан хүүгээ дэлгсэн хадгаа намируулан ухтлаа. Дэнжи ногоон сугсал заад дэмбэрл ерөөл талбин зологлоо хүйсийн гол минь. Тэгээ болроо хоёул ангимэр хай. Энэ Тэр би цааны бичиг багтай. энэ бичгийнхээ их хувийг сумынхаа застарын сан базарч ч юм уу нөгөө сайхан музей байгаа тий. Тэрэндээ өгж болох юм тий. Ер нь бол хуулбарлаж осруулад гол хүмүүстэй бас Тийм одоо нутгийн зөвлөлийн хурал болдог шүү дээ. Одоо ингээд удахгүй цагаан сар золиолт болох байх. Манай болроо хааж хэлэх үг байна уу? Мэдээж нөгөө ингээд олон жилийн өмнө баг болоод хамтарч ажиллаж байсан. Тэгээд түрүү бас та дурсажсэн нутаг усны төлөө бол чадхаасаа чадахгүйгээ хүртэл болохоосоо болохгүйгээ хүртэл амжилт төгшин. одоо сайн хэлүүлэхдээ хэлүүлж муу хэлүүлэхдээ муу хэлүүлж ингээд хамтарч урт хугацаанд ажилласан тантай их юм сурсан шүү дээ. Ер нь бол та бол хурдтай ажиллахыг сургасан, хурдан хугацаанд одоо маневрлахыг бас сургасан. Тэгээд баярлж явдаг. Тэгээд бас ийм чухал үед нөгөө дууцсанд баярлалаа. Намайг ер нь дуутахаа бэлдсэн байсан шүү дээ. Баярлалаа. Тэгээд яг нөгөө нэг талдаа ингээд нутгийнхан хамтаараа ингээд даалгавар хүлээж авч байна гэж хэлж байна. Энэ хамтаараа хүлээж авч байгаа мөн. Нөгөө талдаа бас их хариуцлага өгүүлж байна. Та бас энийг яг тооцоолсон юм шиг байна. Яг ингэж баримтжуулж үлдээж байгаа нь бас тэгж бодож байна. Тэгээд мэдээж ийм одоо нөгөө амьд түүх болсон энэ хүмүүсээсээ бид нар суралцахгүй өөр хинээс суралцав. Ийм хүмүүсийн хилээд одоо бүр амьдралынхаа туршид хадгалсан, хоримтлуулсан ямиг нь бид нар юм болохгүй, өөр хин юм болох вэ? Тэгээд талаар өнгөрөөчөж болохгүй байхаа гэж бодож байна. Одоо сая ингээл танд номоо өгдөг хүйсийн гол чинь энд хүйтэн бодог байсан ингээд энийг хүртэл сэргээх ёстой юм биш үү гэдэг их олон юм бодогдож байна. Тэгээд нутаг усны түүх гэдэг бол бүх зүйл бүрдчиж түүх болж үлддэг. Тэр ганцхан одоо нөгөө шашин ном бишээ. Тэгээд мэдээж ялангуяа өвгдөөдтэй холбоотой түүхийг бол бид нар түүчээлж үргэлжлүүлэх ёстой, үлдээх ёстой гэдэг дээр бол санаа нэг байгаа. Тэгээд баяртай байна. Баярлалаа. Тэгэхээр бидний цөөхөн монголчууд төслүүд Монголын түүхийг бишээд байгаа юм. Тэгэхээр бид нар ямар зүйл яаж ханддаггүй гэхээр бол Монголын түүх гэдэг чинь хүн бүрийн түүх юм аа. Одоо бид гурийн түүх бол 3 Монголын түүх болчихсон, 3 сая Монголын түүх бол 3 сая Монголын түүх болчихсон. Ингээд тэгэхээр ингээд жижиг гэлтгүү цуглуулж байгаа чинь том цаг үеийг илэрхийлэх түүх болно гэж ойлгодог. Одоо шинэ Гива амба намайг нэг дуудаад бас нэг 10 20 зүйлийн нэг захиад алга үлдээжсэн. Тэрийг ингээд олныхоо өмнө олноороо хамтдаа авчих тийм боломж байгаагүй. Ийм зүйл байдагч би тэр үед нь бас бодож байгаагүй. Гэхдээ ингээд тэрнийг нь авчаад одоо зөндөөл юм хийлээ шүү. Одоо хийдэн сэргээх тэр том зочдуудлыг яах гэж байрав? Яах гэж одоо гандан Монголын бурхан шашны төвтэй одоо зөвшөөрөл аваад ягаад бурханы номын сургууль тэнд байгуулах ёстой. Яаж энэ хийдэж нь одоо санхүүжиж байх юм? Яаж олонний ихтгэл суурилах гэх энэ бүгдийг л зохицоор нь хийж ирсэн шүү дээ. Тийм. Тэгээ ингээд аживчсан аж ахуйн явж байгаа. Гэхдээ энд чиний оруулж байгаа хойны мөрөл их бий. Өнөөдөр зохицолчроо бидний хийж байгаа энэ хөө ярилцлагчсан нутгийн олон нэгийг бодуулах болоо нутгийн олон бас нэгдэж нийлж бодож санаж зорж хийж явах ёстой зүйлүүд дээрээ бас ойлгосон болоо. Ер нь альва амжилтын цаана альва том их хүлийн цаана бол эвнэгдэл байдаг шүү дээ. Эвнэгдэл зөвхөн одоо нэгдсэн мэдээлэл нэгдсэн ойлголтын дээр суурилдаг. Тэгээ өнөөдөр энэхүү хариуцлаа захиад алдрыг авахта болрогоо хажуудаа боловснараа би их сэтгэл амар. Ер нь ажлын талыг хийчлээ гэж би найдаж байгаа. Ингээд нутгийн олондоо өнөөдөр сонссон дуусан зүйлээ
цааш нь бас дамжуулж хэлээрэй. Бид нар чинь бас нэг өөрсдийн үнд зүйл гэж байна. Эрхэм зориг гэж байна. Энийгээ ингээд юун дээр хэвлээ нэгдэж байж илүү хүчтэй, илүү одоо хойч ирээдүйдээ сайхан нутаг усал үлдээ шүү дээ. Харин. Тий. Их баярлалаа. Баяр та. Баярлалаа.